Сайн байцгаана уу? Та бүхэндээ Ханза брендийн Boy BS 696677 кодтай шаршууны ажиллагааны загварыг танилцуулах гэж байна. За бүтээгдэхүүний эхлээд шинээр авч байгаа тохиолдолд та дотор нь ямар ч бодис болон шингэн зүйл хийхгүйгээр 20 минут 200 градуст дээр доороос халах гэсэн горим дээр тавьж байршуулад гараацаа 200 градус дээр өгөөд сэрүүлгээ олохлоор 20 минут дээр тавьж байршуулна. За ингэснээр үйлдвэрийн шатамхай үнэрийг нь арилгаад тэгснийхээ дараа зүүлэн даван алчуураар арчир цэвэрлээд бүтээгдэхүүнийг хийж болох боломжтой. За бүтээгдэхүүн хийж болгосныхаа дараа цэвэрлэгээ яаж хийх вэ гэхлээр мөн ижил саяны дарааллын дагуу 20 минут 200 градус дээр доор халах дээр байршуулад гүнзгий листийг хамгийн доотлын түвшинд хийгээд 500 г ус хийж байршуулснаар мөн 20 минутын сэрүүлэг өгж байршуулснаар дотор нь наалдсан 3 төрлийн ханд нь наалдсан бохирдол нь арчиж авахд бэлэн твтэж гарч ирэх боломжтой байгаа. За энэхүү шаршуугийг эхлээд ажиллуулахдаа ханийн цагтаагаа цагаа эхлээд тохируулна. За цаг анивчж байгаа тохиолдолд та хажуу талын сумаараа нэмэх тал руу нэмснээр цагийн тохиргоо хийх боломжтой. Цаган дээрээ дараад артлын минутаа өгөх боломжтой. За буцаага цаган дээрээ дараад ханийн цаг өгсөн тохиргоогоо тохируулах боломжтой. За энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө хагас уурын ажиллагаатай бүтээгдэхүүн байгаа. Soft steam буюу хагас уурын ажиллагаатай. Нийтдээ 12 төрлийн горимтой 50-аас 250 Цельс хүртэл халах боломжтой шаршууг. За энэхүү бүтээгдэхүүн дээр дотроо 77 литрийн багтаамжтай 6 замтай гүнзгий автаа 2 листтэй 1 саралжин твштэй 15 кг-ын даацсан аюулгүйдэг замтай сэнстэй гэрээлтэй бүтээгдэхүүн байгаа. За бүтээгдэхүүн дотроо нэмэлтээр ол давуу тал нь болц хэмжигч зүйтэй бүтээгдэхүүн байна. За болц хэмжигч зүүгээ нэг талд нь үнийг үзүүрийн хийгээд урт зүүг нь болохоор бүхэл маханд нь зоосноор болцсон болсны дараа тохихгоо өгөөд унтрах байгаа. За хаалган дээр анхны мэдлэгийн хоолны заавартай зааврын дагуу энэ дээр заагдсан байгаа горим болон гараацаа тооч удирдлагаараа өгж байршуулад бүтээгдэхүүнээ болгох боломжтой. За мөн 3 давхар хамгаалтын шилэн бохирдохын бол салгаад тагийн салгаа цэвэрлэх боломжтой. Мөн нухсаар нь түвжээгийн тайлаад цэвэрлэх боломжтой. За бүтээгдэхүүнийг дотор нь болгож хийж ажиллуулахынхаа өмнө та эхлээд гормын сонголтоо сонгох байгаа. За дурын нэг гормоо сонгоод гараацаа хажуу талын товчлуураараа ихсэх багасгахаараа тааруулна гэсэн. Гараац нь бол 50-аас 250 Цельс хүртэл сонголттой. Тааруулсан гараац дээрээ тавиад байршуулна. За тэгээд дотор заалны гэрлийн нь бол гэрлийн зурган дээр тавьж асаах боломжтой. За мөн таны өгсөн гараац болон гормын сонголтыг хүүхдээс хамгаалаад төгжиж болно. Төгжөөний зурган дээр удаан дарснаар төгжөө идэвхжээд төгжөдөх боломжтой. За бүтээгдэхүүнээ болгож явах явцдаа сэрүүлгийн тохиргоо өгөх юм бол төгжөөний зурган дээр удаан дараа төгжөөгээ тайлаад цагны зурган дээр дарна. Цагны зурган дээр удаан дарах байгаа. За тэгээд товчлуураараа сэрүүлэг өгөх боломжтой. Энэ товчлуур нь ихсэх, багасгах, баруун зүүн гэсэн 2 төрлийн сонголттойгоор цагаа сэрүүлгээ тавьж байршуулж боломжтой. Тэгээд цагны зурган дээрээ дараад таны сонгосон сэрүүлэг маань идэвхжээд ажиллах болно. За хамгийн сүүлд нь та төгжөөний зурган дээр удаан дараад өгсөн гараац болон гормын сонголт болон сэрүүлгээ хадгалах боломжтой. За ингээд төгжөөний зурган дээрээ удаан дараад болцсон болохоос өмнө унтраа гэх юм бол бүх үйлдэлээ буцаах боломжтой. Ингээд та бүхэндээ Ханза брендийн Boy BS 696677 брендийн шарх шүүгийг танилцууллаа.